Яа ингээ миний охин тэрний эдмэд яагаад YouTube суух нээлэх ёстой шалтгаанаа ээжтэй хэлж байна. За яраа. Тэгээд нөгөө ахгүй юу? За. Би тэгээд нөгөө Эхнээс нь яраарай. За би нөгөө анх удаа ингэж YouTube сууг нээж байгаа. Тэгээд дараа Minecraft тоглонгоо нөгөө тэр YouTube сууга нэг бодолтойгоо тэгээд бас зарим тоглоом устгаа тэгээд нэг шин тоглоомоо татаад тэр нэг тоглонгоо тэр нөгөө YouTube сууг дээрээ тавихыг бодож байгаа. Тэгээд нөгөө тэрэнд маань тэр YouTube суугийн маань нэгэхэд гэхдээ нэг хүн туслах ёстой. Тэр нээж. Тэгээд нөгөө ахгүй юу? Би нөгөө Minecraft-а тогсноо өөр нэг тацан тэр тоглоомуудаа бас тоглож үзүүлэнгээ бичлэг бас хийсэн байх болно. Тэгээд бас доор нь Minecraft гэгээд 1 2 3 4 5 6 78 гэгээд тавьсан байх хастай. Тэгээд бас төгсгөлийн хэсэг дээр нь би ингээд Minecraft-а тавихтаа төгсгөл гэгээд доор нь бичсэн байх ястай байна. Тэгээд дараа нь Minecraft-а төгсгөлөхдөө би нэг тоглоом татчихад дараачих гэсэн бичгтэй байж байх. Тийм болохоор бүгднгийн дараачих биш, дараачихаа дараа нь тийм болохоор тэгээд бала. Minecraft анх тоглохдоо би яг Minecraft мэдгүй дөнгөж сурж байгаа юм шиг Minecraft-а эхлэн дээрээс нь би тэр Minecraft-а мэддэг мөртлөө амьгүй хүнийг сонгосон. Ямар ч амьгүй. Тийм болохоор би нөгөө ахгүй юу? Амьгүй гэгээд дараа зүрх мөрөх хийдэж мэдсэн нөгөө юмгүй тийм юмд өсөж мөсөд амар ядаргаатай идэх юм ханаас олно би мэдгүй болохоор амар лайт болохоор би нөгөө тийм нөгөө амьгүй тэр нөгөө Minecraft дээр амар дуртай болж ирсэн. Тэгээд би тэр амьтай удаг дөргөө. За тэгээд бас би тэр мэдгүй юм шиг царайлах гэдэг тэр Minecraft дээр өөр нэг утсан Minecraft байгаа штэ. Тэр Minecraft дээр тэр олон Minecraft-уудаа бас тоглож үзүүлэнгээ бас нөгөө юу лээ. Нөгөө тэр YouTube сууг дээр тавина. Тэгнэ. Тэгснийхаа дараа би яах вэ гэжтэй. Тэг бас тэр өөр утсан дээр бас нөгөө яаж үзүүлнэ. Тэр өөр тоглож үзүүлнэ. Тийм болохоор тэгэл ер нь болоо. Тэгээд YouTube сууг нээлгээд Minecraft зөвхөн тоглох гэдэг юм уу? Тийм Minecraft-ийнхаа дараа өөр тоглоом татаж бас өөр тоглоом тоглоно. YouTube сууг дээр тоглоом тоглож одоо энэ тоглоомыг ингэж тоглолт юм байна, ингэдэм байх, тэгдэм гэж тоглох гэдэг юм уу? Тайлбарлаж юу? Тийм тайлбарлахгүй л хүмүүс маань бас үзэж байгаа хүмүүс маань бас ойлгохгүй гэж магадгүй гэж бодоод тэгээд тийм болохоор жоохот тайлбарал тэгээд бас тэр тоглоомуудаа тоглохдоо өөрийнхөө тэр YouTube-ийнхаа нэрийг жоохон бодож олоогүй байгаа. Гэхдээ тэрийг дараа яхаа бодож олдоо. Тэгээд болоод.